Эдгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны таны мэдхүйг их хэл дээрээ түгээхээр хасчлуу миний бие Монгол Улсын Улаанбаатар сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар Solana фестивал ажиллаж байгаа. За ингээд өнгөрсөн 7 хоногт технологи ертөнцөөр сонь сайхан юутай байсан тухай мэдээрэг орцгоё. За 2026 оны 4-р сарын 14-нд Nvidia компани дэлхийн хамгийн анхны квант компьютерийн алдаа засварладаг хиймэл оюуны загвараа танилцуулсан байна. За Nvidia Ryzen гэд нэртэй тийм хиймэл оюун. За хиймэл оюунд ер нь бол суурилсан энэ квант компьютерийн алдаа засварлах арга нь болохоор ийм уламжлалт одоо байгаа аргуудаас бол 3 дахин урдан тэгээд тэр нь 3 дахин өндөр наривчлалтай ажилтдаг гэдгээр маш онцлог давуу талтай гэж одоо өөрөөсөө мэдгдсэн байгаа. За Nvidia компаниас одоо энэ шин загвараа болохоор нээлттэй гаргаж байгаа. Одоо нэг open гэдэг нь шүү дээ. Open загварууд, open модель байдлаар гаргаж байгаа. За загвар гэхээс илүүтэй одоо ер нь бол загваруудын бүл гэж нэрлэж болохоор хид хідэн загваруудыг бол нэг зэрэг гаргасан байгаа. Одоо Ryzen гэдэг нэрийн дор. За жишээлбэл Ryzen calibration, Ryzen decode гэд үндсэн ер нь бол 2 загвар байгаа гэдэг ч болно. За тэгээ үндсэндээ бол квант компьютер ажиллуулахад бол толгордог хамгийн том 2 асуудал бол ерөөсөө энэ тохиргоо болон алдаа засварлалт хоёр л байдаг. За тэгэхээр энэ асуудлуудыг ерөөсөө шийдэж яана гэж ойлгочих жол. За квант компьютерийг ажиллуулахад одоо ертөнцийн бол хамгийн хүйтэн температур гэдэг одоо энэ absolute тэг гэдэгтэй одоо үнэлэхүй тэг хэм шаардлагатай болдог. За гэхдээ онлын хувьд ч гэсэн практикийн хувьд ч гэсэн одоо тийм хүйтнийг бол угаасаа гаргаж явах ямар ч боломж байхгүй. За тэрнээс нь болоод квантын компьютерт нэг бага зэрэг шуум өсдөг байгаа. Ер нь бол одоо нэг юм тэг кельвинд маш дөхүү микро кельвиний хэмжээ гэдэг нь тийм ийм микро кельвиний хэмтэх хүртэл одоо хөргсөн ч гэсэн маш өчүүхэн тийм температур тэнд үлдчихдэг. За тэрнээс нь болоод одоо кубитүүд гэдэг байгаа тийм квантын компьютер хамгийн жижиг гэдэг одоо манай классик компьютераар бол бит гэдэг байгааг бол квантын компьютер дээр кубит гэж нэрлэгддэг. За энэ кубитүүд нь өөрсдийн квант шин чанараа алдчихдаг. Квантын мэдээлэлээ одоо ингээд алдчихдаг. За тэгээд ерөөсөн квантын компьютер тэрнээс болоод ажиллаж чаддгүй ийм асуудал үүсдэг. За нэгэнт одоо тэг хэмийг гаргаж чадахгүй бас тэр одоо шуумыг нь багасгаад алдааг нь засаад ер нь л ажиллагааг нь докторжуулахаас өөр арга байхгүй. За ингээнд бол асар их тооцоол одоо ашиглах ийм шаардлага үүсдэг. За жишээ нь бол орчин үеийн температурын одоо орчны температурын өөрчлөлтөөс хамаарат квантын компьютерийн ажиллагаа нь бол өөрчлөгдөд идэг нэг ийм асуудал үүсэж байгаа. За тэр болгонд нь компьютераа тохируулж хөглөх ийм шаардлага үүсэж байгаа ойлгочихлоо. За энийг бол calibration гэж нэрлэдэг байгаа юм тий. Одоо тухайн орчны одоо ингэж нөхцөл байдалтаа ингэж тохируулж өөрийнхөө квантын компьютерийг одоо илүү оновчлох гэх юм уу тий. Ер нь бол ажиллах боломжтой болох ядаж ийм тохиргоо хийсэн. За нэгэсэндээ одоо орчны чийгшил халуун үүднээс нь болоод хөгн өөрчлөгдөд тийм хөгжмөр гадаа гараад тийм хөгжим тоглож байгаа юм шиг ийм одоо төвөгтэй байдал үүсчийг ойлгож байна. За яг нөө Монгол одоо энэ морин хуурыг бол адууны сүлээр хийсэн бахан бол яг жинхэнэ адууны сүлээр хийсэн морин хуур бол яг ингэ тийм байна. За бороо орчхоор л яг хөгн өөрчлөгдөөл нар гарахаар л дахиад өөр хөгтөө олцдог. Өрөөнд дотор ганцаараа тоглохоор ч юм уу те нэг өөр хөгтөө ижсэн тайзан дээр гараад олон хүний өмнө одоо гараа тоглохоор бас нэг өөр хөгтөө олцдог. За тэгэхээр тэр болгонд нь зориулаад энэ тасралтгүй хөглжээдэг ийм шаардлага үүснэ гэсэн үг шүү дээ те. Яг энэ шиг. Nvidia Ryzen calibration гэдэг ийм л оюухан болоор яг энэ ажлыг хийдэг. За нөгөө нэг микро кельвин гэдэг байгаа шүү дээ. Маш нам температурын ийм температурт нь өчүүхэн төдий тийм өөрчлөгдөд л ерөөсө бүх хувьсгчдыг тэрэнд нь зориулаад хамгийн өршигтэй байхаар ингээд тааруулж идэг ийм зорилттой гэж ойлгож байна. Ер нь бол энэ Nvidia-гийн онцолж байгаагаар бол хэдэн өдрийн ажлыг хэдхэн цагт багтаах ийм боломжтой гэдэг онцлсан байгаа. За Nvidia Ryzen decode гэдэг нөгөө загвар нь бол ер нь бол алдаа засварлахад зориулагдсан гэдэг ойлгож байна. Гэтэ зөвхөн квантын компьютерийн алдаа засварлахад зориулагдсан. За микро төрөний одоо нам температураас болоод нь квантын төлөв байдал бол байн галдагч. Яг угаасаа төгс одоо ийм температурыг гаргаж ирч чадахгүйгээс биш бага зэрэг тэр байгаа температурт нь нөгөө нэг квантын алдаанууд гарч ирээд идэг гэсэн үг. За тэгэхээр энээс нь одоо цухтах аргагүй болохоор угаасаа тэр алдаануудыг нь олж засварлахаас өөр арга байхгүй. За бидний бол ашиглаж байгаа өнөөдрийн одоо энэ классик компьютер дээр ч гэсэн яг ижлэг юм асуудал бол өмнө одоо энэ түүхэн цаг хугацаанд бол одоо ингэж гарч ирээд одоо энэ алдаа засварлах энэ алдаа бий болдог алдаанаас нь болоод нь computation одоо энэ тооцооллын ажил нь бол бүтлгүүтчдэг ийм
асуудал гараа. За тэгвэл сүүлдээ эн чинь бүр оршихуйн цаг дээр тулж исэн ийм түүх бол байдаг одоо бидний компьютерт. За тэгэхээр энийг бол одоо жишээлбэл одоо сансрын туяа, жижиг сажиг юм алдаануудаас болоод ганц хоёр одоо бие төрчлөгчгөр л тэр нөө тооцоолон дэрчгтэй худлаа болчдөг юм асуудлаа гэдээ ойлгож байна. За энэс хамгаалахын тулд алдаад суралт буюу одоо error coding гэдэг нэг тийм юм заавал хийж идэг. За одоо ийм зүйл хийж байгаагаас болоод ер нь бол ингэж алдааг нь олж засварлаж байгаагаас одоо ингэж өнөөдрийн компьютер ажиллаж байгаа гэдээ ойлгож байна. За тэгвэл квантын компьютер ч гэсэн яг ялгаагүй. Яг ийм одоо алдаанаас сулаад ажиллахаа болох гэдэг. За энэ алдааг засч чадах уу? Яаж засах вэ гэдэг одоо нэг хэсэг одоо ер нь бол квантын компьютерийн оршихуй байх уу гэдэг одоо ирээдүйн оршихуйтай нэрчээс ийм эмзэг том асуудал тийм том сэдв болж хувирсан байдаг. За энэний ганц гарц нь ерөөсөө л маш их тооцоол гэдэг одоо Google, Nvidia зэрэг одоо том компаниуд бол олж харсан байдаг. За нэгэсэндээ квант компьютерийн оршихуй хамгийн том хүчин зүйл нь одоо классик компьютер тэр дундаа супер компьютер гэдээ ойлгож байна. За энэ супер компьютер гэдэг. За энэ ч утгаараа болохоор ер нь бол жилийн өмнө бол Nvidia-гийн гаргаж ирсэн одоо квант супер компьютер гэдэг зүйл бол танилцуулсан байдаг. За квант компьютер, за дээр нь супер компьютер гэдэг энэ хоёр зүйл бол хизээч салахгүй байна гэдэг ийм одоо дүгнэлтийг хийсэн баг. За Nvidia Icing Decode гэдэг энэ хиймэл оюун бол ерөөсөө яг л энэ асуудлыг хиймэл оюунаар шийдүүлье гэдэг. Тэгвэл илүү хурдан юм байна. Бас бага тооцоол шаардах юм байна гэдгийг бол одоо ийм олж хараад тэгээд энэ тэрнтэн зориулсан шийдэл санал болгож байна гэдээ ойлгож байна. За Icing Decode загвар нь болохоор дотроо fast болон accurate гэдэг хоёр өөр төрөлтэй. За нэрнээс ойлгомжтой байгаа те. Icing fast нь бол угаасаа алдааг хамгийн хурдан засварлана, хариуд нь наривчлан алдна. За Icing accurate гэдэг нь болохоор наривчлыг нь одоо хурднаас илүү тавина. Мэдээж жоохон удаан гэсэн үг шүү дээ. За өмнө нь бол квант компьютер амжилттай ажилладаг супер компьютер зайлшгүй хэрэгтэй гэдгийг онцолж байсан бол энэ удаа Nvidia-гийн захирал Jensen Huang энэ квант компьютер амжилттай ажилладаг бол ерөөсө хиймэл оюун ухаан зайлшгүй байна. Амин чухал үүрэгтэй байна гэдгийг бол онцлсан байгаа энэ удаа. За Icing бол ерөөсөө энэ квант компьютерийн үйлдлийн систем, хиймэл оюунтай удирдлагын төв нь болно. Ингэснээр одоо эмзэг мэдрэмтгийн нөгөө нэг кубитүүдээр маш том хэмжээний ийм квант компьютер ажиллах боломжтой болно. Ингэж л одоо хиймэл оюуныг ашиглаж ажил бид нар энэ бол боломжтой болно гэж одоо өөртөөгөө бүтээгдэхүүнээр бол өнгөрсөн байгаа. За нээлттэй энэ тавигдсан хоёр загварыг л хүссэн хинч одоо өнгөө аваад өөрийнхөө компьютер дээр ажиллах боломжтой. За энэ ч утгаараа одоо квантын компьютер хөгжүүлж байгаа маш том лабораториуд аль хэдийн ашиглаад эхэлсэн байгаа юм байлээ. За мэдээж Nvidia одоо өөрсдийнхөө шинжлэх ухаанд зориулсан одоо энэ хурцхуур гэдэг байгаа тийм хурцхуур платформ NIM гэдэг NIM гэдэг. За тэрэн дээр бол шин загваруудаа хэлбэрхэн хурдан ашиглах боломжийг бас олгож өгсөн байгаа. Мэдээж одоо өөрсдийнхөө платформыг одоо хэдий энэ нээлттэй загваруудаа өнгөө цацж байгаа ч гэсэн өөрсдийнхөө платформ дээр бол илүү хэлбэрхэн, илүү хурдан ингэж ажиллах боломжтой шүү гэдгийг бол мэдээж санал болгоно. За одоо бизнес юм чинь те. За мэдээж одоо өөрсдийнхөө аюулгүй байдал одоо тухайн лаборатори, тухайн одоо компани өөрсдийнхөө аюулгүй байдал, өгдлийн аюулгүй байдал дээр санаа зовж байгаа юм бол энэ өөрсдийнхөө машин дээр ажиллах юм боломжтой ийм загвар байгаа. За мөн квант компьютер буюу QPU гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол quantum processing unit гэдэг өмнөх одоо шинжилгээний гайхамшигаар ярьжсэн QPU гэдэг зүйлийг GPU-тэй холбоо зориулсан CUDA-Q гэдэг архитектур байгаа. За энэ нэг CUDA гэдэг архитектур нь тэр чигтээ одоо энэ маш том ийм дэд үтсэн шинжтэй ийм архитектур байгаа бол энэ дотор quantum компьютерд оруулж ирэхэд одоо зориулагдсан CUDA-Q гэдэг ийм архитектурыг Icing-ийн одоо энэ квант компьютертэй хамгийн өндөр үргэлжлэлтэй холбох одоо ингээ холбоход ашиглах боломжтой. За дээрэс нь квант компьютер зориулсан одоо өөрсдөө NVLink гэдэг байгаа гэдэг те одоо энэ график картуудыг нэг том юм шиг болгож ажилуулдаг. За тэгвэл энийх нь одоо квантын компьютер зориулсан NVQLink гэдэг энэ зүйлийг бол ашиглаад олон квант компьютеруудыг олон супер компьютеруудтай холбоод нэг аврах том квант супер компьютер болгож ажиллах боломжтой. Гэх мэтлэн Nvidia-гийн архитектур болон дэд үтцийг ашиглаад маш олон асуудлуудыг шийдэх боломжтой болсон байгаа. За дараагийн мэдээг танилцуулахын өмнө хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар бол энэ Казахстан улсын Алматы хотод болгож байгаа Solana гэдэг фестивал одоо хамтран ажиллаж байгаа. За энэ зун Казахстан улс одоо дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалийн төв болж олон улсын одоо суперодыг нэг тайзан дээр цуглуулах гэж байна. За дэлхийн түвшний одоо шоуг биеэр мэдрэх, маш ойрхон очиод биеэр мэдрэх ийм ховорхон боломж
гарч ирж байгаа юм байна. Одоо тэгэхээр энийг бол алдаж болохгүй. За тоглолтод нэрх уран бүтээлч нь бол Timbaland, Busta Rhymes, Pussycat Dolls хамтлагийн дуучин Nicole Scherzinger, Kerry Hilson, Florida, Tyga гэдэг одоо уран бүтээлчид 8 жилийн туршлагатай Казахстан, Ташкент одоо Бишкек, Дубай гэсэн улс хотод 14 том фестивалыг зохион байгуулж ирсэн. Дэлхийн хэмжээний 100 артистуудтай гэрээлэн ажилтдаг туршлагатай ийм олон улсын оддыг нэгэн тайзан дээр цуглуулгаар онцлог Solana фестивал одоо болох гэж байгаа юм байна. За тэгэхээр энэ Solana фестивалыг хизээч одоо энэ боломжийг бол алдаж болохгүй юм байна. Тоглолт болох өдөр бол 2026 оны 5 сарын 16-нд 19 цагаас энэ Казахстан улсын Алматы хотод болох гэж байгаа юм биш үү. За ингээд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7212 4422 7212 99 22 88 тэгтэг 86 66 гэдэг энэ дугаараас авах боломжтой байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийг одоо ингэж дэмжиж хамтран ажилласан Solana фестивалда маш их баярлалаа. За дараагийн мэдээ нь OpenAI компанитай холбоотой мэдээ байгаа. За 4-р сарын 16-нд энэ OpenAI компани өөрсдийн вебсайтээр нь бүх зүйл зориулсан Codex гэдэг ийм арчигтай нэг мэдээ гаргасан байна. За энэ дээр нь бол одоо Codex-ийн энэ ашиглах зүйл нь зөвхөн одоо код биш боллоо, код хөгжүүл биш, одоо бүх зүйлийг бол хийж чаддаг боллоо гэдгийг зарласан. За компьютер use буюу одоо дэлгэц харж байгаа тулганаараа товшгөллүүдийг хийх маягаар компьютерыг удирддаг ийм боломжийг нэмж өгсөн байгаа. За ингэдэг болсноор болохоор компьютерыг бүрэн удирдлагатай авах чадвартай болж байгаа. За ингэснээр одоо програм, функцүүдийг заавал одоо зориултын API, зориултын интерфейс энтрээр нь одоо нэр мэрээр дамжуулдаг биш. Яг хүн шиг одоо ерөөсөө дэлгэцэн дээр харагдж байгаа юм бол нүдээр очиод харцдаг, хуруугаар очиод товчдаг ийм одоо болж байгаа нүднүүдийг бөглөждөг те товч дарж чаддаг ийм болсноор болоор хүний хийж чаддаг бүх үйлийг бүгдээр ингэ автоматжуулах боломжтой болж байна гэж ойлгож байна. За тэр ч байтугай системийн технологиуд руу хүртэл орж чадах болохоор одоо жоохон бага зэрэг аюултай санагдсан. Гэхдээ бол ер нь бол одоо ингэ хүнээс ямар нэгэн үйл шаардахгүйгээр бүх зүйлийг л автономт байдлаар одоо өөртөө зохион байгуулах одоо ингэж одоо шийдвэр гаргах байдлаар ингээд удирдаад автоматжуулаад явах боломжтой. За гэхдээ зөвхөн одоо хөгжүүлэгч биш одоо дуртай нь одоо Codex-ыг ашиглаад өдөр тутмын олон давтагддаг юм үйлүүдээ автоматжуулах боломжтой болж байгаа юм байна. За Codex гэдэг одоо агент компьютер ер нь бол Codex гэдэг нэрнээсээ бол ойлгомжтой л байгаа байх л та. Одоо код хөгжүүлэхэд зориулсан гэдэг юм тийм. За гэхдээ бол одоо хүссэн хүн өөрөө одоо Codex-ыг ашиглаад ер нь бол компьютер дотор чинь нэг юм агент цуцсан. Тэгээд Codex гэдэг нэртэй юм агент цуцсан. Тэгээ ерөөсөө өөрийн чинь өгсөн даалгаврыг одоо тэр даалгаврыг чинь дагуул өөрийн чинь компьютерийг тэр чигт удирдаад яваад байна гэдээ ойлгочих болно. За тэр бүх хүн зориулсан, бүх ажил зориулсан ийм зүйл болж байгаа юм байна. За олон агентууд зэрэг ажиллахын тулд бол агент болгон өөрсдийн гэсэн дэлгэц хулганыг бол дэлгэцийн ард буюу одоо энэ бэкграунд байдлаар ашиглах боломжтой. За ингэснээр бол агентуудын хийж байгаа зүйлүүд нь харагдж байгаа дэлгэцэн бие биедээ саад болохгүй. Ер нь хамгийн гол одоо намайг компьютер ашиглаж явах үед нэг одоо агент нь гарч ирээд компьютерийн дэлгэцээ өөрчлөөд өөр цонх гаргаж ирээд ингээд хулган булаацалтаа даахгүй болж байгаа юм байна гэж ойлгож болох юм байна. За өөр бас нэг нэмэгдсэн зүйл нь болохоор өөр дотор веб бүтэгчтэй болсон байгаа юм байна. За энэ юу гэсэн үг гэхээр одоо бид нар тусдаа веб бүтэж гаргаж ирээд ингэж ашиглах шаардлагагүйгээр ерөөсөө хөтчөд илүү зориулагдсан. Одоо агентик ажиллагаанд зориулагдсан оновчлогдсон юм одоо браузер AI одоо веб бүтэж гаргаж ирсэн гэдээ ойлгож байна. За гэхдээ эннийх нь одоо хамгийн том давуу тал нь юу гэхээр ерөөсөө энэ шууд вебсайтаараа тухайн одоо харж байгаа вебсайт дээр хулганаараа зааж байгаа л асуулт асуучих. Одоо энэ даалгаврын тэр өгөх ийм боломжтой болж байгаа. Ийм боломжийг нээж өгч байгаа дээр маш давуу тал. За жишээлбэл одоо би нэг вебсайт хөгжүүлж хийлаа гэж бодох юм бол одоо тэр хуудасны тэр хэсэгт ийм нэртэй энтер гэж одоо тодорхойлж одоо бичиж шаардлагагүйгээр зүгээр одоо нөгөө өөрийнхөө хөгжүүлж байгаа вебсайтыг нөгөө энэ Codex дотор байдаг браузер дээр нээж байгаа л тэгэл хулганаараа авч товшоол ингээл за энэ хэсэг ингэж өөрчлөе гэж ерөөсөө заагаад ингээд ерөөсөө энэ хөгжүүлэлтийн ажлыг илүү урдан, илүү амархан болгож ин гэж ойлгож байна. Бас яг энгийн хэрэглэгчд одоо зөвхөн үйлээ автоматжуулъя гэж бодож байгаа юм бол бас тэр браузерыг нээж хагаад за энэ дээр нь дараараа гэдээ одоо зүгээр заагаа явчихна гэсэн. За Codex гэдэг одоо түрүүн хэлсэнтэй одоо нэрнээсээ ойлгомжтой. Ерөөсөө код өвчтөг илүү одоо хөгжүүлэгчдээр үлсэн тим ит байгаа. Тэр ч утгаар бол GPT-5 image 1.5 гэдэг ийм одоо зураг зурдаг шинэ
загвартай одоо загвар оруулж ирээд ийм зураг зурулах боломжтой болсон байна. За энэ загвар нь яах чадвартай чадамжтай болж байгаа гэхээр энэ дэлгэц зурах одоо UI гэсэн дизайн гаргах хэмжлээ одоо хөгжүүлэлт явцад бол зориулагдсан график дизайны ажлуудыг бол шийдэж чаддаг болж байгаа юм байна. За илүү тийм хөгжүүлэлт зориулсан өөрчлөлт гэх юм бол одоо GitHub-ийн pull request-ээр кодын review хийлгэж болно. За SSH-ээр дамжуулаад сервер рүүгээ нэвтрэх хинтергээд боломжууд бол нэмэгдсэн байгаа юм байлээ. Бас илүү одоо урт санахойтой болсон гэдэг юм. За илүү удаан үргэлжилдэг ийм ажлуудыг бол илүү доктортой хийнэ. Урд өмнөхөөс илүү удаан одоо ингэж доктортой санахойтой байж чадна гэдэг одоо ийм зүйлийг бас гаргаж ирсэн байна. За тэгээд илүү олон давтагддаг ийм одоо ажлуудыг бол одоо өмнөх тэр шинээр одоо чат нээх болгонт чинь өмнөх чатуудыг чинь одоо санах хой дээр санаж авч жагаад тэгээд илүү олон давтагддаг ажлуудыг чинь олж илрүүлээд ингэж хэлбэр автоматжуулахад илүү хэлбэр болгож байгаа юм байна. За бас open claw шиг ямар нэг тийм заасан үйл явдал эсвэл одоо цаг хугацаанд одоо ингэж сэрээд одоо юу гэх юм сэрүүлэг тавиад гэх юм уу. Тэгээ өгсөн даалгаврыг хийдэг ийм одоо орчилж төлөвлөх ийм боломжтой ажиллагаануудыг бас нэмж өгсөн байгаа юм байна. За жишээлбэл өглөө болгон мэдээ бэлдээд өг энтер гэдэг ч юм уу те. За энэ мэдчихлээ. За энэ хүрээд мэдээллийн хөтөлбөр нь бол дуусч байна. Тийм. Cloud Opus 4.7 гэдээ бас шин загвар гарсан байсан. Гэтэ бол өмнөх загвараас бол нэг онц ялгаа байхгүй юм шиг байсан байна лээ. За гол чих тавьж байгаа зүйл нь бол одоо нөгөө нэг Anthropic-ийн гаргаж байгаа Mythos гэдэг 4.7 биш одоо 5 гэдэг загвар нэг байгаа шүү дээ. Өнгөрсөн галуу шоу нэвтрүүлэг дээр ярьсан. За тэгэхээр тэрний талаар тэр одоо удахгүй хизээ одоо ямар үр дүн гаргаж ирэх нэ гэдэг энэ хүлээлт бол маш их байгаа. За тэгээд дараагийн 7 хоногт арай илүү сонирхолтой мэдээлэлтэй дахин уулзсан гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.